50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн энэ өдрийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлэг үндэсний лотерейгоос та бүхэнд шууд хүрж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд эхнийхээ машиныг ажилуулъя. Эхний ажиллаж байгаа, эхэлж байгаа энэ машин бол 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур. 3 дугаар зэргийн хонжуур. За энд 40 бөмбөлгөнөөс 4 бөмбөлгийг гаргаж ирнэ. Гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг зөв таасан тэр хүн. Гэхдээ дарааллын дагуу зөв таасан хүн өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин өсгөж авах юм байна. За эхнийх нь 7, дараагийнх нь 4 байна. Эхнийх нь 7, дараагийнх нь 4. За түүний дараагийнх буюу 3 дахь бөмбөлөг 8 байна. 3 дахь бөмбөлөг 8. За хамгийн сүүлийнх буюу 4 дахь бөмбөлөг 7 4 8. 7 4 8. За дараагийнх нь энэ 9 байх шиг байна да. 9. Харъя бүгдээ хамт. 9 7 4 8 9. 74-89 гэсэн энэ хосломол тооны яг дарааллыг нь зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөн авч байгаа юм байна. За таны тавих бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой шүү. 4D дээр. За ингээд таны 2 дахь боломж. Хэрвээ та 4D тоглож байгаа бол. За 2 дахь нь бол 2 дугаар зэргийн хонжуур. За 2 дугаар зэргийн хонжуур яадаг вэ гэвэл та өөрийнхөө тавьсан бооцоог за мөн таны тавьж байгаа тэр бооцоо чинь 500 байх ёстой хамгийн багадаа 1000 дахин өсгөж авна. Хэрвээ 4 бөмбөлгөн дээрх тоог дарааллаар нь яг зөв таавал, яг зөв бүгэлсэн болов. За эхнийх нь бол 9 байна. Дараагийнх нь 2 байна. 9 2. За түүний дараагийнх буюу эн чинь одоо 3 дахь бөмбөлөг 7 9 2 7. За хамгийн сүүлийн бөмбөлөг хоолойд орцсон байна. Гэхдээ сайн харагдахгүй байна. 9 6 юу? 6 9 2-ын 1 байх шиг байна. 9 бай. 9. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөгний тоонууд дарааллынхаа дагуу 9 2 7 9. 9 2 7 9. За ингээл зөв бүгэлдсэн бол таны бооцоо 1000 дахин үржигдэх нь байна. За харин одоо бооцоогоо 2000 дахин үржүүлж авах боломж буюу хамгийн сүүлийн шанс. За энэ юу гэхээр 4D тоглож байгаа хүмүүс нэг бүгэлсэн 4 оронтой дугаараараа 3 удаа тоглох боломжтой. Эхнийх нь 3 дугаар зэргийн хонжуур дээр, дараагийнх нь 2 дугаар зэргийн хонжуур дээр, хамгийн сүүлийнх нь 1 дугаар зэргийн хонжуур дээр. За хамгийн ихний бөмбөлөгний тоо 7 байна. Хамгийн ихний бөмбөлөгний тоо 7. За 2 дахь бөмбөлөг 2. 2 дахь бөмбөлөг 2. За 3 дахь бөмбөлөг яг дарааллын дагуу зөв таах ёстой гэдгийг та сайн санаад аваарай. За 3 дахь бөмбөлөг 5 байна. 7 2 5. 7 2 5. За тэрний дараагийн буюу хэддэх нь вэ? 4 дахь 5. 72 55. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуурын 4 бөмбөлөгний тоо дарааллынхаа дагуу 7 2 5 5. 7 2 5 5. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст баярлалаа. Үргэлжлүүлээд 6D тоглож байгаа хүмүүст амжилт хүсье. Машинаа ажилуулж эхлэе. Нийтдээ 60 бөмбөлөг байгаа. Тгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 ширхэг. За хамгийн ихнийх нь 2. За энд байгаа 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг нь гарч ирнэ.
6 бөмбөлөг нь гарч ирнэ. Энэхүү 6 бөмбөлөгний дарааллыг нь яг зөв таасан тэр хүн хамгийн өндөр буюу 50 сая төгрөгийн хонжуур авчих боломжтой. За дарааллын буюу эхний 5 эсвэл сүүлийн 5-ын дарааллыг зөв таах юм бол та сая 500 мянган төгрөг. За дараагийнх нь буюу 3 одоогийн байдлаар 2-3 гэж гарч ирсэн байна. 2-3. За эхний 4 аль эсвэл сүүлийн 4-ийн дарааллыг та зөв таах юм бол 150 мянган төгрөг хонжуур тоожно. За одоогийн байдлаар 2-3-гээ гараад ирсэн байгаа. Энэ 3-ыг эсвэл таагаад эсвэл за энэ 6-аг оролцуулаад сүүлийн 2 оронг зөв таах юм бол та 15 мянган төгрөг олж. За эхний 2 аль эсвэл сүүлийн 2-ыг та зөв таасан бол 1500 төгрөг хонжуур тоочих юм байна. За та 6-ыг тоглохдоо бол 550 төгрөгөөр тоглох юм шүү. За 5 дахь бөмбөлөг 5 байна. Одоогийн байдлаар 2-3 6 5 6 дахь бөмбөлөг 7. 6 дахь бөмбөлөг 7. За ингээд 6 бөмбөлөг амжилттай гаргаж ирлээ. Амжилттай гаргаад ирлээ. Харин та бүглэхдээ яг энэ 6 тоог дарааллын дагуу зөв бүгэлсэн болвол 50 сая төгрөг. Жохон жул алгадаач ч юу? 50 сая төгрөг. За 2-3 6 5 7. 2-3 6 5 7. За ингээд 6-ийн энэ төрөд өндөрлөж байна. За харин одоо манай нэвтрүүлэг өндөрлөх тун төгсөн байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн төгсгөлд байнга 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулдаг. За ингээд тэр хүмүүс анхаарлаа хандуулаарай. За анхудаа үзэж байгаа хүн байвч гэсэн анхаарлаа хандуулаад аваарай. За ингээд 120 сая төгрөгийг ердөө 990 төгрөгөөр тооч. 1000 гараа өрөхгүй байгааз 990 төгрөгөөр тооч. За яаж хоочих вэ? Энд нийтдээ нэгээс 42 тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. Энд 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. Энэ 7 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлөгн дээр тоонуудыг дараалал харгалцахгүйгээр яг зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хонжуур тоочих юм байна. За ингээ эхнийх нь 30, дараагийнх нь 4. Одоогийн байдлаар 2 бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийнх нь 17. 3 дахь бөмбөлөг 17. За эхний 6 бөмбөлгийг таахтаа ерөөсө дараалал харгалцахгүй. За нийтдээ 7 бөмбөлөг гаргаж ирнэ. Хамгийн сүүлийн бөмбөлөг бол бонус бөмбөлөг. За дараагийнх нь 9. 34 17 9. 34 17 9. За түүний дараагийнх буюу 5 дахь бөмбөлөг 18. 5 дахь бөмбөлөг 18. 18. За одоо 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 40. За өнөөдрийн бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөг хэд байх нь вэ? Бонус бөмбөлөг 14. За ингээд 42 бөмбөлөгнөөс 7-ыг нь гаргаж ирлээ. 6 бөмбөлөг болгоны ил нэг нь гараад ирсэн гэсэн үг шүү дээ. 6-аас нэг нь гараад ирсэн гэсэн үг. За ингээд бөмбөлгөн дээрх тоонууд маш сонирхолтой тоонууд байна. Анхааралтай харж байгаарай, бас сонсож байгаарай. 30 4 17 9 18 40. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг 14 байлаа. За ингээд өнөөдрийн тоглолтод анхаарлаа хандуулсан тоглосон бүх хүмүүст бүгдэнд баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай. Манай нэвтрүүлэг 3 дахь өдрийн 17 цаг 30 минутаас танд хүрэх болно дахиад. За баяр. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл
бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэн Бади 642 литрээд оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохир даваа тавг баасан гэр бүр сэрэл телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.